Олимпик улсад коронавирусын халдварын тархалтын улмаас 2020 оны 3 сарын 23-нд нийтийн хөл хорионд зарласан. Өнөөдрийн байдлаар 510 дахь хоногт үргэлжилж байна. Өнгөрөх 4-р сарын 23-нд бол 423 мянга болж байсан нэг хоногт. Өнөөдөр бол 35 мянга орчим байна. Өвчний гаралт ингэж буурч байгаа учраас дээдлийн хотод болон бусад мужуудад хөл хорионг хэсэгчилсэн байдлаар сулруулад байгаа. 7-р сарын 23-ны байдлаар 459.9 сая хүний тонгаар 333.9 сая хүнийг дархлаажуулсан байна. Шинэ дээдлийн хот бол 20 гаруй сая хүнтэй, 21-2 сая хүнтэй. Гэхдээ энд бол сүүлийн нэг хоногт энэ цаг тахлын улмаас нэг хүн нас урсан, шинээр өвчлсөн тохиолдол бол 50 орчим байгаа гэсэн ийм мэдээнүүд гарч байгаа. Улсын хэмжээнд одоогийн байдлаар эмнэлэгт 408 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоон сүүлийн 10 хоногт 25 мянгаар буурсан ийм дүн мэдээтэй байгаа. Бүх шатны сургуулиуд, үйлчлэгээ, олон нийтийн байгууллагуудын ажлыг бол хаасан байсан. Одоогийн байдлаар бол хэсэгчилснээгээд олон хүн оролцсон арга хэмжээнүүдийг бол хоригдсан хэвээр байгаа. Төрийн байгууллагууд нь хөл хорионы үед цөөн хүнээр ажиллаж исэн. Сая 6-р сарын 31-ээс эхлээд бол яам газрууд нь бүрэн оронтойгоор ажиллаж эхэлсэн юм байна. 1-р сарын 16-ны байдлаар тус улсад эмнэлгийн ажилтнууд, хууль сахиулахын ажилтнуудыг вакцин хамруулж эхэлсэн. 3-р сарын 1-ээс эхлээд 60 түүнээс дээш наснуудыг мөн хавсарсан онцтой улсуудыг бол вакцинд хамруулж эхэлсэн. 5-р сарын 1-ээс хамар хүрээгээ нэмэгдүүлээд 45-аас дээш насны улсуудыг вакцинд хамруулсан. Гэхдээ вакцины холт зөвхөрлөлтсөн, муудсан, зах зээлд нийлүүлж байгаа вакцины 75%-ийн төв засгийн газар нь хуваарлах авалдсан, 25%-ийн хувийн эмнэлгүүд зах зээл дээрээс олж авах ийм журам шилжээд байгаа. Тус улс дотооддоо бол 2 төрлийн вакцины үйлдвэрлэж байна. Covishield, Covaxin гэдэг. Тэгээд Оросын холбооны улсаас Sputnik 5-ыг бол бас импортоор авч эхэлж байгаа. Johnson, Pfizer, Moderna гэсэн вакцинуудыг Covax хэлбэрийн хүрээнд бас авч байгаа юм. Вакцинд хамрагдсан хүмүүсийн тоон 5.5 саяар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар бол энд 4 төрлийн хувилбарууд байна. Альфа байна, бета байна, гамма байна, дельта байна гэсэн ийм зүйлүүдийг энэ этгээхт бүртгэсэн байна. Тэгээд 12 мужид энэ төрлийн хувилбарууд илэрсэн. Тэгээд хамгийн олон тохиолдол нь бол олон хүнтэй Махараштра, Бомбей хот байдаг Махараштра мужид илэрсэн. Энэ нь одоо далайн тээвэр зам харилцаатай нэлээд холбоотой гэж ингэж дүгнэж байна. Хамгийн их чухалчилж хэлж байгаа зүйл нь коронавирусын энэ халдвар амрын үгт намалдганд очиж буудаг. Тэгээд эндээ 4 хоног болоод доош уушг руу шууд хүрдэг гэж ингэж үздэг учраас халуун юм уух энэ гэхээсээ илүү усны уур, ялангуяа тэгээд сода хийсэн усны ууранд 5 минут гэртээ утахад бол шууд нөлөөлдөг. Утах нь бол их сайн үр дүнтэй байна. Түүнээс гадна харш нөлөөгүй байна гэсэн ийм зүйлийг бас анхааруулж хэлж байна. Түүнээс гадна энэ өвчнөөг эмчилж явах явцад амьсгал дутагддаг юм байна. Тэгээд удаан хугацаагаар хэвтэхээр тэр уушгины одоо ажиллагаанд мууддаг, идэвхгүй болдог. Тийм болохоор төрүүлгийг харуулж өгдөхийн зүйтэй юм гэсэн зүйлийг бас зөвлөж байна. Тэгээд өөрийн оролцоод эмээр удаан амьчлэхээр мөөгөн зөр үүсэж байна. Ясанд болоод мөгөөрсөнд муугаар нөлөөлж байна. Тийм учраас энэ төрлийн эмчилгээг бол удаан хугацаагаар үргэлжлүүлж хийж болдгоо байна гэсэн зүйлийг хэлж байгаа. Манай улс энэтхэгээс Covishield вакцин авсан. Сүүлийн үед бол эрүүл мэндийн яам эдний
эм ханган нийлүүлдэг, үйлдвэрлэдэг энэ газруудаа яриа хэлцээ хийгээд ремедисвир эмийг бол 100 мянган тонн авахаар ингээд гэрээ хэлцээ хийгээд гэрээ хэлцэл юмдаа бол орж байгаа тусалсан сайдын энд нас оролцоод дэмжлэг үзүүлээд явж байгаа.